Унтаад сэртэл уншсан зохиолынхоо эмгэнэлтэй үгтэй дүрд орчхол яах вэ? Тэрээр өөрт нь тохиолдсон хувь тавилангаа өөрчилж чадах болов уу? За ингээд кинондоо орцгоё. Нэгэн бүсгүйг сэрээх гээд хүмүүс хүрээлээ зогсчихсан байгаагаар кино маань эхэлдэг. Бүсгүй ихэд гайхаж өөрийгөө хоолндоо хордоод хүчгсэн юм бах та. Аль эсвэл би солиорчсон юм уу гэж бодохтой зэрэгцэн хажууд нь байсан хүмүүс түүнийг саналуу хатагтай гэж дуудсанаар тэр уншин номын зохиолдоо орсон болохоо ойлгодог. Энэ дөрвөн зохиолдоо бага наснда эцэг хийнхээ сонголтоор сүү тавьснаас болоод хайргүй хүнтэйгээ гэрэлтэл тэр нөхөр нь хилгүй хүн байсанд хүндсэн бүсгүй арх уудаг болж улмаар согтуу машин барьж яваад осолд ороод нас бардаг гэж гардаг байсан ч манай бүсгүйд энэ шилжин ирсэн баян тансаг амьдрал нь анханасаа таалагдаж эхэлдэг. Энэ үеэр нь хүмүүс фин захил ирлээ хэмээн шуугилдаж эхлэх бөгөөд анх удаа нөхрөө харсан бүсгүйг дурлах шахахад нөхөр нь харин түүнд салах өргөдөл өгдөг. Учир нь биеийн өмнөх эзэн нөхөртөө уурлаж салах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байж л дээ. Үүнийг нь мэдсэн бүсгүй сандран гэрээг хуйлан амандаа хийж залгаад би салахгүй цаашдаа хоёулаа илүү жаргалтай хамтдаа амьдрнаа гэж хэлдэг. Хоолоо идчихэд сууж байсан саналуугийн хажууд фин захирал ирэхэд бүсгүй ярьж залуу дэвтрийг гарган ирж бичээд тэр хоёр хөөрхөн яриа өрнүүлээд дамждаг. Дараа нь угаалгын өрөөнд цээж нүцгэн байсан нөхрөө хараад зогсож байхад нь саналууг харсан залуу шууд л хаалгаа хаачдаг. Оройн нь нөхрөө унтангууд нь унсаж эхлэх бөгөөд нөхөр нь жиргүүлэн түүнийг үнсснээр тэд нялуурч эхэлдэг. Гэтэл энэ нь зүгээр саналуугийн зүүд байжээ. Өглөө нь саналуу ажилдаа явах ёстойг үйлчлэгч нь сануулснаар ажил дээрээ очдогч ажлынх нь бүгд түүнд дургүй байдаг. Учир нь өмнөх саналуу ажил дээрээ үргэлж ууртай царайлан өнгөрөөд дээрэс нь юу ч хийдэггүй нэгэн байжээ. Гэтэл шинэ ажил гарахад саналуу хамгийн түрүүнд сайн дураараа хийх болсноор ажлынх нь гайхан хоцордог. Ажлаасаа гарч ирэхэд саналуугийн сайн найз нь ирж түүнийг хүргэж өгөхөр болно. Сайн найз нэртэй ч цаагаараа байн гатаархаж хор найруулж явдгийг нь зохиолоос уншиж байсан болохоор саналуу ихэд ширэмжлэн машинд нь сууна. Тэгсэн нөгөө найз нь цүнхэндээ дуу хураагуур хийчгээд албаар нөхрийг нь муулж уг унгаах гэж үзэхэд манай бүсгүй анзаараад торхноо түүнийг нь илчлээд машинаас хөөгдөх шахамд буудаг. Ингээд бүсгүй ер нь л өөрийн гэсэн машинтай болохгүй гэж бодоод нөхрийнхөө картаар шинэ машин авсан талаараа нөхөртөө тайлгнадаг. Туслах нь гайхаад эцэгтэй танд ингэж тайлгнаж байгаа юм чинь магадгүй өндөр үнэтэй машин л байж таараа гэдэг. Гэтэл манай хүний унаж ирсэн машин нь мопед байгаа зогсохгүй дээр нь дүүрэн ягаан өнгийн чимэглэлүүд аваад тоноглчихсан байдаг. Багаасаа өнчин өссөн бүсгүйд саналуу биений эзэн нь ээж аав нь байсаар байхад тэдэндээ дургүй байдаг нь таалагдахгүй байсан болохоор гэрийнхэнтэйгээ уулзгаар очдог. Охиноо ирсэнд нь ээж аав нь баярлаад энгийн дундаж амьдралтай эцэг их хоёр нь охиндоо төвөг удахыг хүсэхгүй байгаа болохоор очиж чадахгүй байлаа. Миний охин хэцүү байвал аав ээж дээрээ хүрээд ирээрээ. Хамаатнууд хил амтай улсууд байдаг болохоор чамайг зовоочихно гэж бодоод энтэй гэрснийг чинь тэдэнд хэлээгүй гээд таанаа л охиндоо хайртай хүмүүс байдаг. Энэ үеэр аав ээж охин гурав фин захирлын талаар ярих ба фин захирлыг бие махбодоосоо биш харин сэтгэл зүйн шалтгаанаас болоод ярьдаггүй болох нь тодорхой болдог. Гаднаас хамаатнууд нь орж ирээд саналуугийн үеэлэгчийг баян найз залуутай болсныг нь гайхуулж эхэлдэг. Үеэлэгч нь саналуугийн өмнө бүж бугуйчаа гайхуулах гэж ядаад эргэлдүүлээд байсанд нь саналуу тэднийг дор нь хэлэх үггүй болгодог. Хамаатнууд нь саналуу хэтэрхий холыг мөрөөдөж явсаар найз залуутай ч болоогүй байна. Харин манай охин бол жилийн сая оны цалинтай найз залуутай гэд дахин үгээр идэж эхэлдэг. Энэ удаад ээж нь харин охиноо өмөрөөд манай саналуу бол үзэгсэлэнтэй ааш сан сайтай ямар ч залуу байсан сайн тохирох хүн гэд дахин хэлэх үггүй болгодог. Саналуугийн аав ээж хоёр нь охин болон хамаатнуудаа үдэн гаргаж өгөх гэхэд нөгөө үеэл охиных нь магтаад сүйд болоод байсан найз залуу нэрдэг. Үеэлийн ээж нь томорч манай хүргэний үнэтэй машинаар базар төхүүлдөх. Ийм үнэтэй машинд чи насаараач суухгүй байлгүй гэхтэн саналуу өөрөө машинтай ирснээ хэлээд явах гэдэгч нөгөө хэдэн яваалдаггүй. Үргэлжлүүлэн үгээр идээд байсан болохоор нь саналуу маань жолоочоо хүрээд иргээд дууддаг. Бензэрээ гайхуулаад байсан нөгөөдөл чинь саналуугийн Rolls Royce орж ирэхэд нь нүдэн орой дээрээ гарч ээрч мууран хэл хөвгүй болдогч явсныхан дараа түрээсийн машин унаж ирээд албаар биднийг гайхуулж байна гэд бодож чаддаг. Оройн нь болж фин захирал шүршүрт орчход эхнэрийнхээ өндөрт тааруулж шүршүрээ янзсан байдаг. Үүнийг нь харсан саналуу
Үнэхээр халамжтай хүн юм аа гэд баярлаж энэ хоёрын маань харилцаа цаанаасаа л нэг бүрхэн болоод эхэлдэг. Фин захирлыг унлагын өрөөнд нь орж ирэхэд нь саналуу миний төлөө хийсэн бүхнийг чинь би мэдсэн. Баярсанаа илэрхийлээд хамтдаа хүнжилтөд орцгоё гэд фин захирлыг татаад хүнжилтөд оруулж чаддаг. Тэгсэн харин өөрийнхөө гэрэлтдэг цагийг фин захиралд харуулад бэлэглэж байсан нь тэр байжээ. Маргааш нь фин захирал гисэн төслүүдийг буцааж байсан ч саналуугийн удирдсан төсөл таалагдсан тул төслийнхэн танилцуулганд оролцохоор болдог. Тэр үйл ажиллагаан дээр саналуугийн хорон санаат найз чи бас ирсэн байх бөгөөд саналуу фин захирал хоёрын харилцаа ийм ч таатай биш гэж бодсон хорон санаат найз нь баахан үнэртэй ус цацаад фин захиралтай яриа өтөх гэхэд туслах нь захирал хурц үнэртэй сүрчгэнд дургүй холт гэд хөөчгдөг. Эвгүй байдалд орсон хорон санаат чинь саналуугийн төслөө танилцуулга ээлж ирэхэд албаар тогийг нь таслаж саналууг тайзан дээрээс түлхэхэд аз олж фин захирал эхнэрээ тосон авдаг. Тог нь гинэт тасарснаас болоод хамаг файл нь устж багийнхан сандрахад саналуу амжилттайгаар файлаа сэргээж чаддаг. Ингээд танилцуулгач амжилттай болж ажлынхан нь бүгд түүнийг магтан үзэн хүмүүс ч сэтгэгдэл өндөр байдаг. Саналууг ажлаасаа гарч ирэхэд нөхөр нь тосгоор ирсэн байлаа. Үнэтэй машинд суухыг нь харсан ажлынхан нь 3 залуу саналууг буруугаар ойлгож баян дарга нартай уулздаг, царайгаараа ажлаа бүтээдэг хямдхан гээд ярьж эхэлдэг. Саналуу фин захирал хоёр машиндаа явж байхад саналуугийн ажлаас залгаж фин захирал төсөлд нь том хэмжээний хөрөнгө оруулалт хийх болсныг дуулгадаг. Үүнийг нь сонссон манай саналуу хэлгүй хүний хил амыг нь суулчих гээд бүр нөхрөө хамаг сайхнараа багтаж гардаг. Би чиний гэр бүл юм чинь одоо хамтдаа эмчилгээнд чинь орж байч гэж хэлдэг. Фин захирал хэдийгээр эмчилгээндээ хэнийг ч дагуулж орж байгаагүй ч саналууг хамт орохыг зөвшөөрөх бөгөөд үүнийг нь харсан захирлын туслах бүр алмаарч хоцордог. Маргааш нь нарийн бичиг буюу нөгөө хорон санаат найз нь саналуугийн ажлыг хорлсныг мэдсэн фин захирал хорон санаатныг дуудаад ажлаас нь халж нотлох видеог цагдаа нарт өгдөг. Саналуугийн багийнхныг сайн ажилласан гэж захирал нь магтаж саналууг орлогч найруулагч болгосонд нөгөө ховч ирчүүд чинь дургүй байдаг. Тэгснээ бүр нийлчгээд саналууг доромжлоод байсан болохоор нь саналуу тэдэн дээр очиж үгээрээ шоглож байгаад нам болгодог. Ажлынхаа бүсгүйчүүдээ ууж согтсон саналууг нөхөр нь өргөж орон дээрээ аваачхад саналуу нөхрөө үнсчихдэг. Нөхөр нь эргүүлээд үнсэх гэсэн боловч саналуу айл хэдийнээ унтчихсан байдаг. Үзэгдэл солигдож саналууг ажлын байр ахисныг сонсон хамаатнууд нь атаархаж хоорондоо ярилцаж байгаад саналууг фин группийн жолоочтой очиртай болохоор хүний үнэтэй машинаар хөргүүлж бас төсөлдөө туслалцсан авсан гэж дүгнэдэг. Үеэлэн компани дээр нь очиод саналуутай хэрэлдээд байсан залуутай таарч худлаа дүүдээ санаа зовсон хүн болж жүжиглэж зөв зам руу чиглүүлэх гэж байгаа нэрийдлэр тэр залуутай нийлж саналууг хорлохоор шийднэ. Нөгөө залуу ажлынхаа веб дээр саналууг гүтгсэн пост оруулсныг захирал нь уушаад саналууг өрөөндөө дууддаг. Нөгөө хорон залуу үеэл эгч рүү нь хэлж үеэл нь ээж рүүгээ хэлээд бүгд манай саналууг халагдлаа л гэж боддог. Ажлын бүсгүйчүүд нь саналууд санаа зовж хоорондоо ярилцаж байхад саналуу даргынхаа өрөөнөөс урваасан амтан гараад ирдэг. Гэтэл халагдсан биш 5 хоног томилолтоор явах болсон байх ба дарга нь түүнийг фин захирлын эхнэр гэдгийг мэдээд цалинг нь хүртэл нэмсэн байдаг. Саналууг ажлаасаа хайрцагтай эд зүйлээ барин гарч ирэхийг нь харсан нөгөө эрэгтэй ажилчдын бах нь ханж үеэлэнч гэсэн ээж рүүгээ залгаад саналууг ажлаасаа халагдсан гэж хэлдэг. Ээж нь саналуугийн эцэг эхтээр явж очиод олон хүмүүсийн өмнө охиныг нь баян дарга нарт биеэ худалдаж тушаал ахисанд баригдаад ажлаасаа халагдсан гэд гүтгэж хэлдэг. Нөгөө талд саналууг эвгүй цургалд өртсөнийг нь мэдсэн фин захирал эхнэрээ тосгоор ирж ажлынхаа хүмүүсийн нүдэн дээр өндөр өсгөтийг нь сулж өмсүүлж өгнө. Саналуу фин захирлыг нөхрөө гэж танилцуулсны дараа фин захирлын туслах нөгөө цуурхал тараасан залууг ажлаас нь халж байгааг мэдэгдээд зогсохгүй өөр ажилд ч орох боломжгүй болсныг нь дуулгана. Энэ бүх явдлыг харж байсан үеэл нь саналууг их нэртэй хүнтэй орооцолцсон гэж буруу ойлгож чаддаг. Ээждээ олж мэдсэн зүйлээ хэлэхгээ залах үед ээж нь охиндоо урлан загнана. Учир нь хорон санаат ээж нь саналуугийн эцэг эхийг харлуулах гэж зүтгэж байх үед нь саналуугийн ээж цугласан олонд охин хүргэн хоёрынхоо зургийг харуулад өвөө нь багдан товлсон хурим гэдгийг хэлснээр нөгөө хорон санаат хамаатан өөрөө эвгүй байдалд орон хатарсан нь тэр байжээ. Фин захирал саналуу хоёр фин захирлын өвөөгийн эмчилгээндээ орохоор ирдэг. Үнэн дээр фин захирал хэвийн ярьдаг байсан ч 8 настайдаа автын осолд ороод эцэг эхээ алдсан байна. Осолд орсон өдрийн турш тасралтгүй чимээн гун орсноор хоолын хөвчөнд тасарч буцаад эдгэрсэн ч гэсэн сэтгэл зүйн шарах болон шокносоо болоод
ярьж чадгаа байсан байжээ. Эмч ховсын арга хэрэглэхэд фин захирал өмнөх аимшигт үйл явдал нь харагдаж сэрж чадахгүй тарчилж байхад нь санал руу очин түүнийг тэрж жаргацснаар тайвшруулж чаддаг. Энэ үед нь фин захирал анх удаа авиа гаргахаар оролцсон нь өнгөрсөн хугацаанд хамгийн том амжилт байдаг. Хүү бэр хоёрынх нь харилцаа халуун дотно болж хүүгийнх нь эмчилгээний үр дүнд сайжирч байгаад баярсан өвөө бэртээ амралтын газар болон гольфийн талбайд тэргүүтээ зөндөө бэлэг өгдөг. Нөхөр нь зочролд орох юм бол ярьж магадгүй гэдгийг эмчээс сонссон саналуу янз бүрийн арга ашиглаж нөхрөө зочролд оруулахаар шийддэг. Эхний арга нь мөнгөтэй холбоотой бөгөөд фин группийн хугацаа 50% болтлоо уншглаа. Одоо яана гэсэнд нөхөр нь тоосон шинжгүй. Зүгээрээ 50% унсан ч би хамгийн баян нь хэвээрээ гэж хэлдэг. Дараагийнх нь арга нь одны өмнө ичээхээр болж компанийн нүдэн засаж байгаад "Хүргээ ахаа би таны хүүхдийг тээж байгаа. Одоо яах вэ?" гэсэнд нөхөр нь "Тэгээд төрүүлэлтэй" гэж хэлнэ. Үүнийг нь уншсан саналуу өөрөө хичээл зугатаачихдаг. 3 дахь арга нь угаалгын өрөөний хаалгаа төгжээд оруулахгүй бол бие засахын тулд орилжил таарна гэж тооцсон байдаг. Гэтэл баян айлч нь олон худалдан өрөөтэй байлгүй яах вэ? Эхнэр нь өдөр болгон нэг л телевизийн сувг асаагаад байдаг болохоор фин захирал интернетээс "Яагаад зөвхөн энэ сувгийг асаадаг юм бол?" гэж асуухад хүмүүс хариуд нь "Халуун дулаан дуу чимээтэй орчныг хүсдэг учраас" гэж хариулсан байдаг. Үүнийг нь харсан фин захирал дараагийн эмчилгээг наашлуулахыг эмчээсээ хүсдэг. Дараагийн өдөр нь фин захиралтай гэрээ хэлэлцээр ярихаар нэгэн үдшилтэд урьсан ч зөвшөөрдөггүй. Тэгснээ эхнэрийнхээ ямар муухай хоол идчих вэ гэсэн постыг хараад нөгөө үдшилтэд очихоор болдог. Тэр үдшилг нь Францын алдартай тоогоочийг урьж авчран хоол хийлгүүлэх байсан болохоор эхнэрээ дагуулж явах гэж зөвшөөрсөн нь тэр байлаа. Тэр үдшилтэд нь фин захиралд хаягдсан нэг бүсгүй бас ирсэн байх бөгөөд манай саналууг үгээр идэж эхэлдэг. Саналууч зүгээр дуугүй байх нь угаасаа биш болохоор манай нөхөрт хаягдсандаа хатаархаа юу гэд хэлчихнэ. Тэгсэн нөгөө бүсгүй бүр давраад харин ч хийлгүй зэрэмдэг амьтантай би нийлээгүй нь аз гэд нөхрийг нь доромжлоод эхэлдэг. Саналуу уурлаж "Миний нөхрийг ирэмдэг гэж доромжилж байгаа юм бол чи л сэтгэлийн хүчтэй дахир дутуу амьтан" гэж хэлээд алхаж байтал нөхөр нь бүгдийг нь сонсоод зогсож байдаг. Фин захирал сэтгэл нь хөдөлж эхнэрээ чангаар тэврээд өмнөх бараан дурсамжаа анх удаа эхнэртэйгээ хуваалцдаг. Хүүтэйгээ салхинд гарахаар явж байсан гэр бүл гинэт л осолд орж ээж нь хүүгээ түлхэн гаргажээ. Хүү тэнхээгээд тасардал тусламж ирэн хашгирсан ч харамсалтай нь хэн ч замаар явж өнгөрөөгүй байдаг. Машин дэлбэрхийг нь нүдэрээ авсан цагаас хойш ам нээх болгонд нь яг тэр юу ч хийж чадахгүй байсан бяцхан өрөөгөө буцдаг болжээ. Тэднийг ингээд ярилцаа зогсож байхад хэн нэгэн тэдний дээрээс юм шидхийг нь фин захирал хараад эхнэрээ аюул дүртгвэ гэж айгаад саналуу гэж орилон өөрлөгөө татна. Үүмэнээр туслан сандран гүйж ирээд фин захирал ваар шидсэн хүнийг олж ирэх гэж тушаахад тэр хүн нь түрүүний хаягдсан бүсгүй байдаг. Фин захирал түүнийг шийдэхийг тушаахад эцэг эх нь хүртэл охиноосоо нүр буруулж фин захирлын шийдвэрийг дахиад илэрхийлсэн байдаг. Саналуу томилолтоор явах өдөр нь болж фин захирал түүнийг гаргаж өгдөг. Туслах найруулагчийн хувиар нэгэн олонний танил хүнийг дагалдан явах ёстой бөгөөд тэр хүн нь биеийн анхны эзэн саналуугийн анхны хайр нь болж таардаг. 10 жилийн өмнө сэтгэлээ илчилсэн саналуун маань хаягдаж байж дээ. Уулзсан найруудаа нөгөө од залуу нь их зан гаргаад "Яаж надад ойрцсон юм? Яаж ч байсан би чамайг тоохгүй" гэд өнгөрөөд байдаг. Тэдний зорсон газартаа очиход гинэт л нэг эмэгтэй гарч ирээд од залуу руу дайрах ба саналуу түүнийг амжиж авардаг. Од залуугийн аюулгүй байдлыг хангах нь угаасаа л түүний үүрэг байсан болохоор тэр самбаачлан од залууг хамгаалдагч нөгөөх нь дахиад л "Чи надад сайн болохоор л" гэд байдаг. Эхнэрээ сонсон фин захирал нөгөө бэлгэлсэн гэрэлцдэг цагийг нь зүүж үзээд сууж байхдаа саналуу руу залгадаг. Тэгтэл гинэт л хойноос нь нөгөө од залуу нь саналууд чихвч зүлгээд ороод ирнэ. Үүнийг нь харсан фин захирал хардаад бөөн уур. Тэгээд ч зогсохгүй эхнэр нь 3 жил араас нь галзууртлаа гүйж байсан анхны хайр нь гэдгийг олоод мэдчихдэг. Ууралсан фин захирал саналуу руу залгаж "Гэртээ ир, өвөө чамтай уулзмаар байна" гэсэн гэж хэлснээр эхнэрээ хардаад хэлд орчих нь тэр. Өвөөд муу юм тохиолдсонаас л болж нөхөр нь цочирдоод ярьчлаа гэж ойлгосон саналуу яаран гэртээ ирнэ. Гэрт нь орж ирээд хайрцаг байхыг нь харсан саналуу өвөөгөө өнгөрчгөж гэж бодоод уйлж эхэлдэг. Фин захирал өвөөг зүг зүгээр байгааг нь тайлбарлах ба тэр хайрцаг нь өвөөгийн бэлэг байжээ. Саналууг хурдан ирүүлэхийн тулд аршаан сувлал нэрийдлэх нэрээр дуудсан нь тэр байлаа. Энэ үеэр нь саналуу руу ажлаас нь залгаж зураг авах гэж байсан газарт нь зураг авалт хийх боломжгүй болсныг дуулгадаг.
Саналуу өөрийнхөө аршаанд зураг авалт хийхээр төлөвлөж, боломжтой эсхийг нь мэдхээр аршаан дээрээ ирэхэд тэнд нөгөө хорон санаат хамаатнууд нь бас хүрээд ирдэг. Хорон үеэл нь дахиад нэг баян найз залуутай болсон байх ба ирсэн хамаатнуудаа үнэтэй аршаанд буулгаж байгаадаа баярхаж байхдаа саналууг олоод харцдаг. Саналуу ресепшнтэй ярилцаж байхад нөгөөдөл нь хурж ирээд "Хэд хоногийн өмнө захиалж байж л энэ газарт буудаг юм. Чам шиг баян хүнтэй гэрэлсэн нэртэй эрх мэдэлгүй хүүхэн юу хийж чадах вэ гэд үгээр идэж байгаад л яваад өгнө. Тэднийг явсны дараа саналуу өөрийн нэрээр ресепшнд хэлснээр менежер нь яаран ирээд саналуу захиралтайгаа уулзан илгээр хүлээн авч зураг авалтанд нь туслахаар болдог. Ажлыг нь бүтээж өгсөн нөхөртөө баярсан саналуу маань орой аршаан дээр хүрээдэр чамд би бэлэг бэлдсэн гэж хэлэх бөгөөд үүнийг нь уншсан туслах нь романтик орой төсөөлөө захиралтаа биеэ бэлтгийг зөвлөдөг. Ингээд орой эхнэр дээрээ ирэхэд саналуугийн бэлгэн зүгээр л боксing бэлэг байдаг. Саналуу зураг авалтын талбайгаа бэлтэж байхад нь нөгөө хорон хамаатнууд нь нэрж бас л үгээр идэж эхэлнэ. Энэ үеэр нь эхнэртэй дулаан юм авчирхаар явсан фин захирал ирэхэд нөгөө хорон хамаатнууд нь саналууд долгонож эхэлдэг. Саналуу хариуд нь долгоноор хамаатнуудынхаа нэг ч хүүхдийг ажилд оруулж өгч туслахгүй, мөн эдгээр хүмүүсийг эрг үед нэг ч төгрөгийн хөнгөлөлт өгч болохгүй гэж тушаадаг. Ахлах менежер нь саналуугийн орой зүгээр сайхан идэж ууцгаая гэдэг үгийг нь буруугаар ойлгоод манай хоёрын өрөөг үнэн романтик гал улаан өрөө болгочихсон байдаг. Саналууг хичээж ядаж байхад нь хоол ирлээ гэдэгч тэр нь хоол биш дотор хувцас байдаг. Эхнэрээ сандарч ишиж байгааг нь анзаарсан фин захирал маань санаа зовох хэрэггүй гэж хэлээд тэр хоёр тус тусынхаа ажлаа хийж эхэлдэг. Фин захирал эхнэртэй Феррари машин бэлэглээд яг үнсэх гэж байтал саналууг ажлаас нь яаралтай дууддаг. Гэтэл нөгөө од залуу саналуутай хамт хоол идэхээр болдог ба хуучны араас нь гүйдэг байсан дурсамжуудыг нь ярьж эхэлдэг. Ярьж байгаа зүйлс нь огт таалагдахгүй байсан ч алдартай одыг уурлаж болохгүй болохоор саналуу аргагүй ихэнд түүний яриаг сонсож худлаа инээгээд сууж явдаг. Нөгөө залуу нь саналууд сайн болсон бололтой хамт ууланд гарч нар мандахыг харахыг гуйдаг. Гэвч энэ үеэр нь фин захирал туслахтайгаа орч ирээд эхнэрээ авч явдаг. Тэднийг буцаж байх үед нь ширүүн бороо орж фин захирлын биеинд хавгатаж саналуугийн гарнаас чанга хатгасаар л байдаг. Саналууг зураг авалтын талбай дээрх олсоо шалгаж байх үед нь гэнэтл осонд тасарч аз болоход од залуу амжиж авардаг. Олсыг нь тасалсан хүн нөгөө цуурхал тарааж байгаад ажлаасаа халагдсан эрэгтэй болохыг мэдсэн фин захирал маш их уурлаж түүнийг зодоод явуулна. Саналууг аюулаас аварснаа далимдуулж од залуу эмнэлэгт саналуугаар асруулж байх ба үүнийг нь харсан фин захиралч бас уурлаад туслахтайгаа нийлж жүжиглэн саналууг авч яваад од залууд харин баахан эрэгтэй сувилагч үлдээж өгдөг. Гэртээ ирсэн хоёр маань бие биедээ сэтгэлээ хэлчилж фин захирал дахин эмчилгээ хийлгэх шаардлагагүй болоод хэвийн ярьдаг болсноор кино маань дуусж байна. Хэдийгээр саналуу өөхөх тавилантай хүний биед орсон ч чин сэтгэл, хичээнгүй зан чанар, эерэг байдлаараа олон хүний хайрыг татаж эцэст нь бүхнийг өөрчилж чаддаг. Кино маань таалагдсан бол лайк дараа сэтгэлээ үлдээхийг битгий мартаарай. Цаашдаа манай сувагт хятад богино драмуудын тайлбар тогтмол орох бөгөөд цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe дараад хүлээж байгаарай.